За энэ хурд бас шууд явж байгаа юм шиг байна. Энэ налах дүүргийн иргэдээс бас хүсэлт ирээд байна. За ингээд ханьмын өнгөрөөд 3 жил болж байгаамаа. Би өрх толгоос нь 4 хүүхэдтэй ээж байна. 2 жилийн өмнө төрөөсөө дэмжлэг орон зовцонд хүсэлттэй өгсөн ингээд таг байна гэд. За энэ дээр одоо тодорхой юм хэлж байна л та. Ингээд энэ шалгараад авсан хүмүүс нь болохоор 2 дахь 3 дахь байраа болгож авч байгаа ийм хүмүүс байна. Энэ асуудал ч оновчгүй байна гэдэг зүйлийг хэлж байна. Тэгээд энэ дээр одоо бас өмнө оюун зураг төлөөлөгч ингээс асуусан учраас би энэ дээр давтаж асуугаад яг энэ дээр нь цаашдаа анхаараарай гэдэг саналыг хэлье. За тогтоолын төслийг бол дэмжиж байгаа. За тэгэхээр одоо нас төсөл хэрэгжүүлэгчээс асуумаар байна. Энэ хэр хугацаанд 1 метрийн одоо яг өртгөн хэдэн төгрөгөөр барилга маань босч байгаа. За энэ 2.7 сая 3 сая гээд 2 байршил дээр зарж байгаа нь мэдээж эндээс ачиг гарч байгаа үн баха гэж ойлгож байгаа. Тэгэхээр одоо бас энэ иргэдэд бас яг төр өөрөө барьж байгаа барилга байгууламжаа яг метр квадрат нь ямар үнээр гарч өнө гэдгээ ингээд хилээд бас мэдээлэл өгөх зүг баха. За налах дүүрэгтэй холбоотойгоор энэ ашиглалтын шаардлага хангахгүй цагаан байрны асуудлууд байгаа. Энэ 2 жилийн өмнө судалцсан одоо ингээд балгас байдалтай болоод энэ өөрөө гэмт хэрэг гарах. За энэ хот орчны өнгө үзэмжийг одоо алдагдуулах гэдэг ийм байдалтай болчиход байгаа. Энд нь одоос нэлийн одоо асуудлууд энэ дээр дагуулж явж идэг. Энэ одоо цагаан байрны дахин төлөлт маань ямар компани шалгагдсан байгаа вэ? Ажил нь хизээ эхлэх вэ? Хэдэн онд одоо энэ ашиглалтанд ороод борлуулж эхлэх вэ гэдэг нэг асуултыг асууя. Хоёрдугаар нь налах дүүргийн дахин төлөлтөөр баригдах барилгаас хэдэн үеийн түрээслээд өмчлөх зориултаар одоо шалгаруулж энэ олох вэ гэдэг асуултыг асууя. За мөн налах дүүргийн 1-р хороонд буюу одоо гэр хороолтын дахин төлөлтийн өрөөнд инженерийн шугам сүлжээ барихаар нэг цүнхний компани шалгараад тэгэд энэ одоо баахан нүх ухаад орхицоо одоо энэ бас маш аюултай нөхцөл байдалтай байна. За тэгээ энэ орчинд нь тогтчлт хийгээд тэгэхээр энэ чи одоо дахин төлөлтийн ажил нь аваад явцсан байдаг. Өө нөх ухаад уйрус урсдаг. Энэ ажлыг одоо энэ компанитанд гэрээгийн цуцалсан уу эсвэл энэ ажил нь цаашаа хийх юм уу? Хэрвээ хийхгүй гэдгийг хэлчих юм бол одоо нүхийн болоод ингээд иргэдэд бас аюулгүй орчин үүсэх юм шаардлага байгаа. За ийм одоо 3 асуултыг асууя. За тон сүрэн төлөөлөгчийн асуултанд эхлээд хишиг тогтох хариулъя. Ногоон орон сууц дасан зохицох чадвар бүхий хотын шинжилгээний салбарын төслийн зохицуулагч. За хажуугийн микрофон. За тон сүрэн төлөөлөгчийн асуултанд хариулъя хишиг тогтох. За энэ 1 м квадратын өртгөн нь болохоор барилга угсралтын зардал, дид бүтц холболтын зардал, гадна дид бүтцийн зардал, гадна зам, тогтчлт, дээрээс нь газар гэсэн бүлгүүд ороод 4630 болж байгаа. Гэхдээ энэ маань буцаад энэ манай төслийн боцлоггүй тусламжаас бас 13.3% нь үүрэгдээд 3350-аар зарахад бол боломжтой болж байгаа. За нэмэлт тайлбарыг хийн өгөх үү? Налах дүүргийн дахин төлөвлөлттэй холбоотой. За говьсайхан дарга. За налах дүүргийн ашиглалтын шаардлага хангахгүй цагаан байрнууд дээр төсөл хэрэгжүүлэгчийн сонгон шалгаруулалт өнгөрсөн хугацаанд явагдсан хан хөгшин эстейт гэдэг компани одоо сонгон шалгаруулалтанд тэнцсэн байгаа. Энэ архитектур төлөлтийн даалгавар сая одоо 9 сард батлагдаж гарч түүнээс хойш одоо бид энэ төсөл сонгон шалгаруулалтыг зарлаад компани сонгон шалгаруулалт яваад одоо гэрээ хийгдэх шатанд явагдаж байна. Ингээд тухайн компани зураг төслийн ажилдаа энэ одоо өвлийн улиралд орж хавраас барилга угсралтын ажил ажиллана. За тухайн байранд нийтдээ 52 айлын одоо орон сууцыг одоо чөлөөлж одоо тухайн байран дээр одоо дахин барилгажуулах ажил эхэлж байгаа. Ингээд бид тухайн одоо гүйцэтгэгч компаниас тухайн иргэдийн метр квадрат тэнцүү хэмжээтэйгээр орон сууцыг авч тухайн 52 айлыг одоо тухайлбал түрээслээд өмчлөх хэлбэрээр орон сууцанд хамруулна. Тодруулжсан хотон сүрэн төлөөлөгч тодруулга нэмэлт 1 минут. Гэр оролтыг бас дахин төлөвлөх ажлын өрөөнд инженерийн шугам сүлжээний тэр нэг компани шалгараад тэгээд тэр нь одоо ажиллаа ихгүй дутуу хаяад бас 2-3 жил болж байгаа. Энэ дээр цаашдаа яах юм бэ? Энэ компанитаа өөрчлөлтөд хийх юм уу? Эсвэл одоо гэрээгийн цуцлаад бас дараагийн өөр арга хэмжээгээ бодох юм уу гэдэг дээр. За ганхүү дарга. Хотон сүрэн төлөөлөгчийн асуултанд хариулъя. Төгс шийдэл хийсгэж компани дэд бүтцийн ажлыг хийж гүйцэтгэж байгаа. Хөрөнгө оруулалтын нийслэлийн хөрөнгө оруулалтын газар захиалагчийн аль тавьж ажиллаж байгаа. Танд хөрөнгө оруулалтын газраас тайлбарыг аваад албан бичгээр хүргүүлье.